Энэ салбар өөрөө цогц байх хэрэгтэй байдаг. Мал малж байгаа малчин. Тэр малын удам гарвал тэр малаас авж байгаа ашиг шив. Тэр нь ямар сүлжээгээр дамжаад үйлдвэрлэлд очиж байна. Ямар чанартай үйлдвэрлэлийн түүхэд бүтээгдэхүүн болж байна. Түүгээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ нь экспортод ямар нэмэр өртөг бий болж гарч байна. Улс орондоо ямар хэмжээний валют оруулж ирж байна. Нөгөө тал нь газар тариалт. Тарьж байгаа ургаж байгаа зүйл нэг нь мал амтнаар дагаад дамжаад хоолунд болж махсуу болж хувирна. Нэг хэсэг нь үр тариа бусад одоо ашигтай ургамлаар дамжаад хүний хоол хүнс болж хувирж байгаа ийм үйл явдал. Эний дээр нь босруулах хүнсний үйлдвэрүүд нь байгаа. Мал аж ахуйн дээр хөнгөн үйлдвэрүүд нь нөгөө талд нь хүнсний үйлдвэрүүд. Доор нь газар тариалан мал аж ахуй гэсэн ийм дөрвөн том багц байна гэсэн үг. Тэгэхээр яамны хэрэгжүүлж байгаа бодлого шинэ хоршоо. Буюу энэ малчтай хөлбөрөөр нь хорших тэр түүх үеийн бэлтгэлийг хангах хамгийн анхан шатны зохион байгуулалтыг нэгж болгож бий болгож эхэлж байгаа гэсэн үг. Энэ дээр нь цагаалт буюу хөнгөн үйлдвэрүүдээ харь шир ноос нолруудаа босруулалтын төвшингийн сайжруулах, экспортод гардаг өрсөлдөх чадвартай болох том ажил эхэлж байгаа нь энэ. За газар тариалангийн буюу атрын 3-4-р энэ аян үйл явдал бол газар тариалангаа эрчимжүүлэх, үүн дээрээ газар тариалангаа мал аж ахуй буюу эрчимцэн мал аж ахуйтайгаа төгс хослох, за энэ дээр суурилсан хүнсний үйлдвэрүүдэд босгож ирэх. Энэ хүнсний хувьсгал хөдөлгөөнөөр тэр хүнсний босруулах чадварыг сайжруулж байна. Тэгээ энэ болгончин өөр хоорондоо харилцан уялдаатай шүтэлцээтэй юм явж явах учиртай. Тэгэхээр манай засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого бол дөрвөн цогц бодлого хөдөө аж ахуйн салбарт харилцан уялдаа хамаарал бүхий нэг нь нөгөөгөө дэмжсэн юм бодлого хэрэгжиж байгаа маа гэдэг ойлгох хэрэгтэй. За ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт хөтөлбөр үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр одоо тойр хувийн хөгжлийн улс туулж байна. Энд манай байнгын хороо бас малайл оршиж байгаа. Тэгвэл манай байнгын хороон дээр байгаль орчин хүнс хөдөж хөнгөл үйлдвэр яам манай байнгын хорооны харьяанд байдаг. Тийм учраас энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Нөгөө талаар энэ аж ахуй нэгж компаниудын хууль эрх зүйн талаас ямар дэмжлэг хэрэгтэй. Тэр талын асуудал нөгөө талын зээлийн асуудлыг бас сангийн Монгол Улсын засгийн газар тавих асуудлыг бас ярьж байгаа. Одоо байгаа томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа дунд одоо том хэлбэрийн энэ үйлдвэрүүд хүчин чадлын 2 дахин нэмье. Ядаж одоо тухайлбал шат дамжлагын дээр онцгой анхаарч байгаа. Ноосон дээр гэж ярихад манайх угаах чиглэлийн хүчин чадал Монгол улсын хэмжээнд 100% бүрдсэн гэдэг ийм судалгаа байна. Тэгвэл угаах чиглэлийн биш дараагийн шатны үйлдвэрлэлээр нь зээлэх. Дараагийн шатнд самнах, эерх, сүлжих. Ингээд шат дамжлагуудаа бид нар ингэж явахгүй л одоогийн байдлаар ноосон дээр гэж ярихад Монгол улсад 30,000 тонноос бэлтгэх юм байна. Бэлтгэж явах ингээд нөөц гарт юм байна. Эннийхээ 70% зөвхөн угаагаад гаргадаг. Цаашаа нэмэрт шингээдэг гэсэн. Тухайлбал эердгүү, сүлждэг. Дараагийн шатны боловсруулалт хийхгүйгээр угаагаад гаргадаг. Мөн энэ 70% угаагаад гаргаж байгаа энэ ихэнх ноосыг хөвчлэн манай урд төрсөн худалдаа өгч байна. Гадны худалдаа өгч ирээд одоо юу гэдэг нөгөө эргэлтийн өрн хөргөн мөнгө арай чадах усаатай гэдэг утгаараа гаргачдаг юм. Тэгээд дотооддоо үлддэг энэ одоо зөвхөн 30% л дотооддоо үлдэж бид нэг хагас. За зарим нэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрч гаргаж байгаа. За Эрдэнэ Твс компани одоо Монгол улсын зах зээл дээр 44 төвчлөлтөд үйл ажиллагаа явуулж байна. Анх 1981 онд суурилагдсан 50,000 метр квадрат талбай бүхий үйлдвэрлэл гэхээр мэдээж өнөөдөр 44 жилийн дараа тоног төхөр хэмжээ шинжилэл зайлшгүй шаардлагатай. За өнөөдөр цагаалт хөтөлбөрийн хүрээнд 20 тэрбумын тоног төхөр хэмжээ хөрөнгө оруулалтыг хийж хевсний нэг машин 3 ширхэг эерх үйлдвэрийн тоног төхөр хэмжээ шинээр суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Банкуудын зүгээс бол бид нар энэ бүх нөгөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаа. Тэгээ хамгийн гол нь бид нартай сайн хамтарч ажилламаар байна. Үнэн шударгаар зээлийг зориултын дагуу ашигламаар л байна гэж хэлмээр байна. Баярлалаа.